Та нар сонгон ирчээд уйлсаар л байна. Тэгвэл би та нарт хэрхэн яаж уйлахгүй сонгоныг ирчих вэ гэдэг аргыг зааж. За сайн байцгаана уу? Team Falcons багийн тоглогч топ байна. За тэгээд өнөөдөр KFC-гийн Cool Tips гэдэг контентэнд оролцохоор ирсэн байна. 10 tip хүргье. За хамгийн ихэнд гэх юм бол мэргэжлийн одоо төвшөнд тоглож эхлэж байгаа залуу тамирчид хандаж хэлэхэд зорилгоо маш том тавиарай. Одоо эзэж бууж өгөхгүй тууштай тэгээд хичээхэд ерөнхийдөө амжилт та бүхний хүлээж байгаа. За хоёр дахь юм бол би бол яг нэг амжилттай бас нэг 2 жил удаан байрсан. Яг тэр явцдаа болохоор маш их бэлтгэдэг хийж PUBG Mobile-да маш их цагийг зарцуулсан. Өдөрт 12 цагийг бол яг бүтэн PUBG зориулж ирсэн. Яг над шиг тэгж бэлтгэл хийхгүй байсан ч болно. Гэхдээ формод удаан барья гэвэл гэдэг сайн бэлтгэл хийх хэрэгтэй та шүү. За 3 дахь юм бол PUBG Mobile-ийн одоо ингээд мэргэжлийн төвшөнд тоглож байгаа залуучуудын одоо скил уур чадвар маш сайн байдаг. Гэхдээ яг BB-нтэйгээ яг уусаад нэг баг болж чаддгүй. Тийм учраас тэгээд яг ингээд дээшгээ гарч ирж чадахгүй юм болов уу гэж би хувьдаа хардаг. Тэгэхээр манайхаа BB-тэй хайртай байгаарай, BB-тэйгээ эвтэй байгаарай л гэж хэлмээр байна да. За дараагийн тип гэх юм бол өөрийнхөө одоо тоглохтой ашигладаг жишээ чирсэн байна. HyperX-ийн AirPods гэдэг юм улаангийн чихвч. Яг нөгөө сонсголоороо тоглолтдог учраас чихвч бол маш сайн байх хэвээр. Мөлгөж байгаа чимээ хүртэл ингээд маш сайн сонсох хэвээр. Смокын дунд хүнтэй тоглоход тий үн хаана байна, ана цаана ингээд бас жижиг сажиг юмнуудыг маш сайн сонсох хэрэгтэй учраас сайн чихвч хэрэгтэй. Тоглоход тохиромжтой маш сайн чихвч юм бол би Logitech-ийн чихвчийг хэлж байна. Өмнө яг нөгөө дангаар явдггүй байсан үед болохоор яг энэ чихвчээрээ тоглодог байсан. Тэгээд шуутан хамт явж байгаа хайртай чихвч маань байна. За дараагийн дээр. Яг би өөрийнхөө яг settings-үүдийг харуулчих. За миний хувьд гэх юм бол ерөнхийдөө scope peak 2 ерөнхийдөө hold дээр тоглодог. Control гэх юм бол одоогоор л яг энэ контроллоор тоглож байна. Гэхдээ удахгүй сольжиж байна. Sense-ний хувьд гэх юм бол за нэг EDS нэг иймэрхүү. Gyro нэг иймэрхүү л байна. За advanced руу ороод sprint sense 100 дээр тоглолцдог. TPP-BB болохоор 85 дээр. Араасаа хүний харахтаа 85 дээр тоглодог гэсэн. Нэг ийм хэдийн тавай хатыг тоглолчтой. PUBG Mobile-ийн тамирчид маш цагийг бэлтгэлтэй зарцуулдаг. Манай багийн хувьд гэх юм бол манай бэлтгэл нэг 12 цаг дуусж байгаа. Манай баг тоглоочтой ч гэсэн ерөнхийдөө орой хоолой гэж төвчээд би бол 12-оос бэлтгэл дуусаад 3 ерөнхийдөө сунаад дахиад бэлтгэлээ хийдэг. Тэр явцад бол жоохон өсдөг. KFC-гийн онлайн байлга ерөнхийдөө маш хэлбэр байдаг. Та бүхэн гэсэн арай өсөд байвал KFC-гээ захиалаад идэрээ. Дараагийн үрг тип гэх юм бол англи хэлээ сурах. Гадагшаа дэлхийд гараад тоглосон ч ерөнхийдөө англи хэл маш хэрэгтэй. Гадаад багтаараа тоглоход ойлголт тал дээр ерөнхийдөө англи хэл сурцсан байхад бол ямар ч асуудалгүй. Миний нэг сул тал гэх юм бол англи хэл жоох юм уу? Доороо яг суралцаад явж байгаа. Өшөө илүү сайн англи хэлтэй байсан бол одоо мэргэжлийн карьер илүү байх байсан байж магадгүй. Гадаад багуудаас ерөнхийдөө санал ирж исэн. Тэгээд одоо орё гэхээр яг хэлний тал дээр асуудалтай болохоор бид орч чадаагүй. Тийм болохоор та бүхэн англи хэлээ сураарай. За миний дараагийн үүрэг тип гэх юм бол PUBG-г маш өндөр IQ-тэй хүмүүс айгүй сайн тоглодог гэж хардаг. Баян PUBG-г тоглоод байхгүй. Бас нөгөө талаар IQ-г гоё хөгжүүлэх тал дээр богино хугацаанд зөв шийдвэр гаргадаг болохын тулд IQ-г сайн хөгжүүлдэг. За миний дараагийн тип гэх юм бол би өмнө тишрээ спортоор хичээлдэг байсан. 9 настайгаас хойш за нэг 16 17 дээр видео сайн ургаас банк медаль авдаг байсан. Эндээ тим карьертэй байжгаад одоо тэр залуусаа гаргаад шууд e-спорт руу орж ер нь үзье гэж бодоод орсон. Ингээд амжилттай сайн тамирчин болъё гэж бодож ивэл эхлэхээсээ өмнө одоо ямарваа нэгэн залуус гардгийг шүү гэдгийг сайн бодож төлөвлөж ашигаа орж ирээрээ гэж. За 9 тип гэх юм бол бүгдээрээ нүдээ харилцаая гэж. Одоо дэлгэсний хамгаалттай шил зүүдэх ч юм уу одоо нүдээ яаж ингэж хамгаалж хайрлаж болохоор тэр талаас нь ерөнхийдөө хамгаалах хэрэгтэй. Жилдээ нэг удаа ч юм уу эмнэлэг ерөнхийдөө үзүүлсэн дээр манай дүүнерч байдаг юм уу e-спорт гэлтгүү ер нь хүмүүс ингээ уцтайгаа маш их цагийг өнгөрүүлж байгаа учраас бүгдээрээ нүдээ харилцаая. За өнөөдрийн одоо хамгийн сүүлчийн тип байна. Та нар сонгон ирчээд уйлсаар л байна. Тэгвэл би та нарт хэрхэн яаж уйлахгүй сонгоныг ирчих вэ гэдэг аргыг зааж.
Утга чинь хэрвээ эргүү бол одоо ингээд сонгоноор шахаад тэгээд дотор нөгөө элементүүд нь гадагшаа ингээд цраад тэгээд уйлдаг байна. Эртээ утгаар гоё ирчих юм бол нүдээ өөлөхгүй гэсэн үг. За энийг туршаад үзээрэй. Тэгээд ойлгохгүй гэдэгт хамлж байна. За ингээд топ байлаа. Өнөөдрийн миний үргэсэн 10 тип бүгдээрээ хэрэг болдгоо маа гэхэд ганц хоёр нь хэрэг болоод одоо амьдралыг чи ингээ хөнгөвчлөөд кул болгож магадгүй гэж бодож байна. За манай Монголд Төв Азийн одоо маш том PUBG Mobile-ийн тэмцээн босгож байгаа. Хамтарч ажиллаж байгаа KFC брэндтэй маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ e-спортыг ойлгоод ингээд хэмжээд орж ирж байгаад нь амар их баярлалаа.